За сайн байцгаана уу. Бухалтмны их хурл Бат хэв нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн Эр Батбаян байна. За тэгээд өчтөрөөс шатгаасан зайвуудыг хийж эхэлсэн. За ерөнхийдөө бол Бухалтмны их хурлыг хуралдуулах түүх үндэслэлийн талаар. За бас завсгаар нь ганц нэг удаа явуулсан үйл ажиллагааныхаа талаар зайвуудыг цугц дуртаад богино хэмжээнд за бас энэ зай үзэж байгаа хүмүүсээ засгаахгүй өөдөхгүй байх талаас нь бодолцоод богино хэмжээний зайвуудыг хийх гэж хичээж байгаа. Ерөнхийдөө өчтөрийн зай бол 40-41 минутын хэмжээтэй зай болж илээ. Тэгэхээр урттаа нэг цагийн хэмжээний энэ олон давтамжтай юм зайвуудыг хийгдэх нь байна. За өнөөдрийн зай маань юуны тухай гэхээр Бухалтмны их хурлын түүх үндэслэл буюу за өчтөр хүн гүрний тухай ярьсан. Өнөөдөр Синеба улсын тухай. За Синебагийн төр засаг засаглалын тогтолцоо хаан сонгох энэ механизм хаадууд нь их хурлаатай хэрхэн холбогдсон талаар товчхон зайвыг хийн. За тэгэхээр Симба буюу сүм улс, сүм гэж тэмдэглэсэн байдаг. Энэ улс маань улсын үед их хурлдаа хүннүү гүрний хэмжээний төрт улсын хэмжээнд очиж тодорхой том үр гүйцэтгэж байгаагүй ч гэсэн ноёдын зөвлөгөөн буюу их хурлдаатай нэн төстэй үйл ажиллагаанууд явагдж байснараа их хурлдаа гэж үзэх боломжтой гэж миний бие үзэж байгаа юм. За зарим нэгэн судлаачид бас ийх үзсэн байдаг. За ийм учраас ер нь бол заавалчгүй ийм учраас энэ гурван голын сав гац тогтсон цус улсуудыг их хурлдаа хийсэн хийгээгүй гэдэг байдлаар дуудахтаа гол нь биш. Зайлшгүй төрт улсууд хэрхэн үүсэл гаргалууд нь хэрхэн явж байсан юм бэ гэдгийг дуртахаас гарцгүй байгаа ба. Тэгэхээр өнөөдрийн займ маань хоёр хэсгээс бүрдэнэ. За Сиамби улсын тухай товч хэлбэрээр за дараа нь дэлгэрэнгүй маягаар гэсэн ийм хоёр хэсгээс бүрдэнэ. За Сиамби буюу сүм улс нь манай эртний 1-р зуунаас манай эртний 3-аас 4-р зууны хооронд Төв Азийн зүүн хэсэг өнөөгийн Монгол улс, Өвөр Монгол, Манжуугийн тал нутгаар оршин тогтнож байсан нүүдэлчин угсаатны холбоо юм а. Тэднийг Төв Азийн нүүдэлчдийн түүхийн чухал бүрэлдэхүүн гэж үздэг. За үүсэл гарсан үед Синеба нар нь ихэвчлэн Думхуу угсааны үргэлжлэл гэж үздэг. Думхуу нарыг хүннүү буцаагсны дараа манай эртний 2-р зуунд хоёр салбар болсон. Синеба, Ухуун. Өөрөөр хэлбэл Синеба бол хүннүүгийн дараагийн тал нутгийн шинэ хүч юм а гэж үзэж байна. За мандаж учрагдсан үе нь Синеба нарын оргил үе нь манай эртний 2-р зуун ялангуяа Тан Шихуай удирдахчийн үед за Тан Шихуай удирдахч маань их хурлаагаас буюу ноёдын зөвлөгөөнөөс хаанаас сонгогдож байсан юм байгаа. За түүний үед 100,000 гаруй гэж байгаа шүү. 100,000 гаруй морин зэрэгтэй болсон хойд хятадын хэлийг байнга давталдаг хүннүүгийн үлдэгдлийг бүрэн шахаж чадсан ийм хэлбэртэй байсан. Тан Шихуай нь Синеба нарын анх удаа нэгдсэн их холбоо болгосон гэж үзэж байгаа. За нийгэм соёлын хувьд бол Синеба нар нүүдэлч амьдралтай, морин зэрэг тулгуурласан цэргийн зохион байгуулалттай, мал аж ахуй давмгай нийгмийн зохион байгуулалттай, за соёлын онцлог нь эртний Монгол тунгуус эрдний бүлэгтэй байж болох магадaltaй гэж үзэж олон эрдэмтдийг үзэж гэж Хятадын соёлд нөлөөссөн за дараа нь өөрсдөө тодорхой хэмжээгээр уусал Хятад энэ тал нутгийн нүүдэлчд хоорондоо
уусах, соёлын нөлөө бие биендээ соёлын нөлөөгөө харилцан солилцох хэмжээтэй олон зууны уршид хэдэн мянган жилийн уршид оршсон байдаг. За үүнээс Сиамбай нар мэн бас ажаагүй байна. За зарим судлаачид Сиамбай нарыг Монгол угсааны дээд өвөг эсвэл олон угсаатны холимог гэж хоёрын зааварчдаг. Синьба улсаас үүссэн төрүүд юу байдаг вэ гэхээр Синьба нарын задарч бутгасны дараа Хятад хэд хэдэн улс байгуулагдсан. Өмнөд Ян улс, хойд Вэй улс, баруун Цин улс, ялангуяа хойд Вэй нь Хятадыг хэсэгчлэн нэгтгэсэн буддын шашныг хүчтэй дэмжсэн хэлбэртэй орж байсан байна. За домог улам жилийн үед бол Синьба нарын тухай түүх Хятадын сурвалжид тэмдэглэгдсэн байдал нь үүсэл домог нь Синьба нар тэнгэрийн хүүгээс гаралтай гэж үздэг. Уул тэнгэрийг шүтдэг, морь чон зэрэг амьтдыг бэлэгзээ болгодог. Энэ Монгол угсаатны хөх тэнгэр шүтдэг чонон гаралтай гэдэг домогтой нэн төстэй гэж үзэж байгаа. Чонон гаралтай төстэй домог нь зарим их сурвалжид Синьбагийн удирдагчид онгон чонноос гаралтай эсвэл тэнгэрээс илгээгдсэн хүүхэд гэж домоглон өгүүлдэг. Илэрхийлэгдэг. Энэ Чингис хааны угийн домогтой тун ижил бүтцтэй гэж байна. За Хүннүү Синьбагийн залгамж холбоо. Синьбай Хүннүүгийн холбоо, Хүннүү Синьбай Түрк Монгол гэсэн тал нутгийн нүүдэлчдийн дагаалал гэж судлаачид үздэг. Энэ бид бүгдийн ярьж байгаа их хурлын нүүдэлчин төрийн систем уламжлалтай шууд холбоотой. За түүхэн ач холбогдол Синьбай нар нь Хүннүүгийн дага хүчний вакуумыг нөхсөн, Хятадын умарт эсхийг олон зуун жил тогтвортой болгосон дараагийн нүүдэлчид Түрк Монгол гэх мэтийн энэ турт улсуудын суурийг анхлан тавьсан гэж үздэг. Сиамбай улс бол нүүдэлчдэн төрийн залгамж холбооны чухал гинж Монгол угсааны түүхэнд шууд нөлөөтэй Хятад болон Төв Азийн түүхийг өөрчилсөн их хүчээ гэж түүхэнд үздэг байна. За Сиамбай улсын удирдлагын бүтц нь Сиамбай нар нь нэг хүний дарангуул биш олон аймгийн холбоо ноёдын чуулган хэлбэр буюу их хурлын хэлбэрээр удирдлагын бүтцээ авч явдаг байсан байна. Иймээс томоохон шийдвэрийг овгийн ахлагчид, ноёд, цэргийн жанжид хамтран гаргадаг ийм уламжлалтай байжээ. Жишээ нь Таншанхай хаан хүчрхэг бус овгуудын жившөөсөөр удирдагч болсон гэж үзэгддэг. Энэ нь сонгогддог хаан гэсэн зарчим ойлголттой ойр асуудлаа буюу их хурлаатай нэнэн ойрхон хэлбэрэндээ сагдж байгаамаа. Их хурлаатай төстэй талууд нь нүүдэлчдийн уламжлалт нэвчсэн байдаг. Хаан зөвшөлчлөөр буюу ноёдын зөвлөгөөнөөс гарч ирдэг байсан. За том асуудлыг мөн зөвлөлт шийддэг байсан. Энэ зарчим нь Сиамбайд байсан. Тиймээс дараах адил талууд байж байгаамаа. Их хурлаатай төстэй гэсэн үг шүү дээ, тийм ээ. Овг аймгийн зөвлөлтөх хурал байсан. Шууд удирдагчийг дэмжих өргөмжлөх хэлбэр байсан. Дайн нүүдэл, эвсэл зэрэг том шийдвэрийг хамтсан гаргах механизм оршиж байж. За энэ нь хожимын Монголын их хурлын суур хэлбэр гэж үзэж болно. Ялгаа нь юу вэ? Гэхдээ Сиамбай ба жинхэнэ их хурлтай. За Чингис хааны үеигтэй ингээд жишээд үзэхэд бол Сиамбайгийн үед албан ёсны бүтэц сул байсан, бичигдээгүй уламжлал үлдсэн байдаг. Төр зургийн холбоонууд үүссэн байдаг. За Монголын их хурлтай бол албан ёсны институт, хаан өргөмжлөх эрхтэй, хууль бодлого баталдаг. Өөрөөр хэлбэл Сиамбай Хүннүү Сиамбай нар бол анхны хэлбэр байх нь байна. Монгол бол төгс их Монгол улс бол их Монгол улсын үед тэгжсэн их хурлтай байна. Төгс хөгжсөн хэлбэр буюу төрч ёсны түүхэн уламжлал юм а гэж миний би үзэж энэ дүгнэлтээ хийж байгаамаа. За тэгээд түүхэн уламжлалт
холбоогоо дуртахаас байгаагүй нүүдэлчдийн төрийн уламжил дараах байдлаар хөгжсөн гэж үздэг. Хүннүн зөвлөдөг бүтэц Сиамбай улс нь холбооны удирдлага, төргийн хаант улс нь илүү зохион байгуулалттай хэлбэрлэл орсон. Их Монгол улс нь их хурлын институт буюу цуц орсны түүх уламжлалыг бичиглэн үлдээсэн гэж. За тэгээд товч Сиамбай улсын тухай товч дуртахад ийм байж байна. За одоо тэгээд юу байна? Ерөнхийдөө дэлгэрүүлээд бас танин мэдхүүн талаас нь судалгааны талаас нь Сиамбай улсын дотоод зохион байгуулалт бүтцийг та бүхэндээ хэлж өгнө гэсэн үг. За Сиамбай Монгол логвол сүмб Сиамбай за хятад юугаар болохоор уламжлалаар болохоор Шэнзин гэж үздэг. 93-аас 2034 онд оршин тогтнож байсан эртний өвөг Монгол нүүдэлчин улс юм а гэж үзэж байгаа юм. За энийг дууг нэг жоохон суллаа тахгүй сонсохдохгүй байж магадгүй. За энэ дууг за Сиамбай төвд номонд сүм гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Монгол судлаачид за хятад их сурвалжийн Сиамбай дуудлагыг латин үсгээр Сиамби гэж хөрвүүлсэн байдаг. Энэ улс нь манай эртний 3 дугаар зууны үед Дунхуугийн холбоо модон шинагийн цэгт ялагдсан задрах үед Дунхуу гэж нэрлэгдсэн ханилгийн дотор байсан хэсэг аймгийнхан Сиамбай ухуун ууланд очиж нутаглаж тэр уулын нэр овголсон улс юм а. Тэдний нэг нь Сиамбайгийн ханилг юм. Манай эртний 2-оос манай эртний 2 дугаар 3 дугаар зуун хүртэл нэгдвэл улс мэт захиргаагүй байсан. Манай эртний 120-оос 133 оны хооронд Сиамбай нарын дундаас нэг хүчрэг баатар гарч ирсэн нь төдөлгүй дахин тарж уцалсан бөгөөд үүний дараа Тулуухаа ноёны хүү Тан Шунха Сиамбай нарын аймгийн холбоотыг нэгтгэн 1556 онд хаан ширэн залгаснаас эхлэн энэ улс 80 орчим жил зүүн хойд Азийг эрхшээн оршиж байжээ. За Сиамбай нарын товч түүхийн үед Сиамбай нар нь хятадын байлдаанч улсуудын үед түүхийн хуудаснаа анх тэмдэгдсэн байдаг. За хятад их сурвалжийг л дурдж байгаа бас энэ дээр. Гарцаагүй хятад их сурвалжийг дурдахаас аргагүй байдаг буюу хятад их сурвалжид Монголын тал нутгийн нүүдэлчин аймаг овгуудын холбоо энэ улс гүрнүүдийн байдлуудыг маш их тэмдэглэн үлдээсэн байдаг нь. За нэг хятадын бичгийн соёлтой холбоотой энэхүү хүннүү улс байх жишээний анхны нүүдэлчин овг аймагуд төрт улсууд хятадын их сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байдаг. За үүнийг түр орхиод тэмдэгдсэн байна. За тийм ээ. За тэгэхээр Сиамбай хэмээх нэрний талаар олон судлаачид ухаан авралт усны дотор Монголын түүхч Гүнжин Сүхбаатар өөрийн зохиол бүтэлтэй сүмб хэмээн монголчлон дуудаж энэ үг нь алтан ураг хэмээх санскрит хэлнээс сунжиран гарсан оноос нэр болжээ гэж баталсан байдаг. Энэ талаар П.В. Томас О. Минчиниан Хеспиан Мачошо Вангове зэрэг эрдэмтэд Сиамбай гэдэг нэр нь Сиамби, Сиби, Шияш, Шишиш, Шиеби, Шиби зэрэг тэмдэглэсэн байдгийг онцлон тэмдэглэж харин Шивэ гэдэг нэр нь Сиамбайгаас сунжирсан үг болохыг Пол Пепелдо, Пин Жуанио, Сүрбадрах зэрэг эрдэмтэд баталсан байна. Сүмб улсын гарал үүслийн тухай эрдэмтэд Монгол эсвэл Манж тунгуусын овог эс бөгөөд
эс бөгөөс Монгол тунгус холимог хүмүүс гэсэн 3 таамаглал дэвшүүлсэн бол өвөг Монгол улс болох нь гаццаагүй өгөөд Хүннүүгийн олон нутаг аймгийг нэгтгэн захирч өнөөгийн монголчуудын удмын санд бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юмаа гэж үзжээ. Зарим дөвгчид өвөг монголчуудыг Хүннүү эцэг Сүм бэгт аймагуд гэж нэрлсэн байдаг. Сүмбийн зарим аймагуд Хятад уусан алгуулсан нэнэн харамсалтай түүхийг өнөө үед бидэнд үлдээсэн юм аа. Тан Шанхай хаанчлалын үед Сембэ улс нь нэнэн хүчрэгчиж Модон хааны үеийн Хүннүү гүрний эзэмшиж байсан нутаг дэвсгэрийг дахин оруулж авсан төдийгүй эдийн засаг худалдааны арилжааны хувьд Хүннүү гүрнийг нэр төртөө залгамжилжээ гэж үзэж байгаа юм. Эртний Хятад түүхч эрдэмтэн Сембэ нарыг Хүннүү нар зүгтэн зайснаас хойш Сембэ нар хүчрэгжин мандаж тэдний хуучин нутгийг эзэж бумн цэрэгтэй хэмээн багдамж байваа. Тэд чирэх хүчтэй авхаал самбаа сайтай Хүннүүг одвол зэвсгэн хурс морин хурдан хэмээн болгоомжлон бичжүүлдээсэн байна. Тан Шанхай бол угаас сэргэлэн авхаалжтай алсын хагаатай хүчрэх хүн байсныг түүх шашдад тэмдэглэн үлдээсэн байдаг бөгөөд нэнэн даруй Хүннүүгийн хуучин газар нутгийг эрхэндээ оруулж умар зүгийн Дэнлийн болон Дорн зүгийн Тунгус угсааны Пүй нарыг буцаахан өрөн зүгийн шар ус цэнхэр нүдэт усууныг өөртөө нэгтгэсэн байна. Хөөс зэрэгэлдээ Синьба улс гинт мандан бадарч хүчрэгжин байсанд Нанхиатын хан улсын зүгээс 3 замаар цэрэг эзээснийг Тан Шанхай бутнэрсэнд хан улс нэнэн болгоомжлон огноо өгж ван цол олох зэрэг 8 дахь гуйсанч Тан Шанхай алсыг харж авсангүй. Цэргийн хүчээр улам их дайрах болсон. Тан Шанхайн ойролцоогоор манай эртний 1881 онд 45 орчим наснда насан эцэс болсон. Энэ үеэс Сембэ улс нь хаан ширээний төлөөх тэмцэлд өртөн нэгэн хэсэг уналтын байдалд орсон юм аа. Сембэ нарын өвөг дээдс нь Дунхуу буюу Дорнт хуу мөн гэх өгөөд генийн хувьд хүн нартай цусны төрлийн холбоотой өвөг нүүдэлч байсан. Сембэ улс нь улс төрч ёсны талаар хүн улсыг өв тэгж залгамжилж бас нэгэн алхам урагшлан хөгжүүлжээ. Нэнэн ялангуяа цэргийн хүчин чадлаар илүү товон гарсан гэж Нангаас суулж бичигт тэмдэглэжээ. За нутаг дэвсгэрийн хувьд бол зөвлөлтийн Монгол эрдэмтэн Викториана зэрэг зарим эрдэмтэд Сембачууд манай эртний 1-3 дугаар зууны үед эрчис мөрнөөс хянганы нуур хүртэл тархан суурж байсан гэж үздэг. За Сембагийн бутгаас нь хаан ширээний удаан тэмцэлд Хэмбэний ялсан бөгөөд Бүдүүгүн нь Хайрат нарын хамтаар хан улсын Бянжу тойргийн нутагт амьдрах болсон хэсэг хугацаанд сэргсэн боловч Хэмбэний хаан улсын алуурчинд алуурснаар хаан ширээний төлөө тэмцэл дахин өрнөж айжмаар бусад аймагуд нь бие даахулжээ гэж үзэж байгаа юм. Сембэ улс задрах үед муу юм 318-аас 360 оны үед Тоба 307-оос 581 оны үед нар тэдний төр тосыг залгамжлан гарч нүүдэлчдийн улс төрийн халааг авсан билээ. Моёны нэг салбар тогооноор Көхнуур цайдамд нүүн очиж тогоон улсыг байгуулсан. Тэдний хойч үе нь Шарай голынхан мөн бөгөөд Монгол нүүдэлчдэд цус сэлбэгдэн зүүнгийн хаант улсын үед найдвартай түшиг газар болж байсан гэж олон түүхчид үзсэн байна. За Сембэ улсын хаад нь манай эртний 110-аас 120 оны хооронд Сембэг захирч байсан Ян Зиян. За энэ ноёдын зөвлөгөөнөөр буюу их хурдтайгаар хаан болж байсан. Уулын манай эртний өмнөх 120-оос 121 он Чизэний манай эртний өмнөх 121-ээс 133 говийн өмнө Сембачуудыг нэгтгэн захирч хэдэн дүмэн зэрэг хан улсыг төвөөж байсан. За ийм хаан байсан. Тан Шанхай 1156-аас 181 он. За Хэзян
Таншин хаан хааны хүү ухааны чадлаа аавдаа хөрөхгүй эд баялагт сувдаг шунастай, завхаа явдалтай, заах таслахтай голч биш гэж дүгнэгдсэн нэгэн байжээ. Чаман Хэзян хааны хүү за хойтой Хэзэний үеэр дүүгөөд хожим нь Хэзний хүү Чамантай хан шир булаацалтаж байртаж ялалтанд төрсөн. За энэ хүн мэн 210 оны үед хан ширэн залгаж яжээ. Бүдүүгүн 210-аас 233, Куэтогийн дүү 233 онд Хэбэнд хуустаж алагдсан. За Хэбэнийн 210-аас 235 он Цэвэ улсын алуучанд алуулсан. За Авг аймагуудын хувьд бол Дуян, Евэн, Муюн, Тобо, Ципу, Ухун, Суйтё гэх мэтийн Авг аймагууд гол зонхлог аймагуд нь байжээ гэж үзэж байгаа юм. За нийгмийн хувьд Сямбан хүннүү гүрний бүрэлдэхүүнд багтж авсан Төв Азийн нүүдэлчин Монгол угсааны Авг аймагуудаас бүрдэж байжээ. Манай эртний өмнө 150-аад оны үед Сямбагийн цэргийн эрхтний хүү Тан Шанхуа Сямба аймагуудыг нэгтгэн захирчээ. Улмаар хуучин хүннүү улсын газар нутгийг бараг бүгдийг эзэлж авсан. Тэр цагаас хойш хүннүүгийн үлдэгдэл хүн ам болоод Сямбагийн төрөл угсааны Ухун аймгийн хүн ам Сямба нэрийн дор явх болж Сямбагийн хүч чадал нь нэмэгдсэн байна. Сямба улс хүннүүгийн адал өрөнд доронд гэсэн 3 төв хэсэг болж нийт 12 зонхлогчд хуваан захирагдж байжээ. Манай эртний өмнөх 3 дугаар зууны дундуур Сямба аймгийн холбоо задарч хэдэн тусгай аймаг болжээ. Тэдгээс Сямбагийн угсааны Муюн, Тобо зэрэг аймагуд одоогийн Өвөр Монгол, Хойд Хятадын нутагт өөрсдийн тус улсыг байгуулж нэлээд хугацаанд оршин тогтнож байжээ. Сямба улсын эдийн засгийн үндэс нь хүннүүгийн адил нүүдлийн маж ахуй дээр тулгуурлаж байсан. Мөн Сямбанаар ан гөрөө эрхэлж олзны ятдуудаа тариулдаг байсан аж Сямбагийн нийгмийн байгуулалт овгийн байгууллагын үлдэгдэл баггүй боловч тэдний дунд нийгмийн ялгаас гүнзгийрч төрч ёс соёл эрийн шинэх хөгжилд нь ихээхэн дэвшил гарч байв. Сямба улс байгуулсны дараа бичиг үсэг үүсч утга соёл эдийн боловсролын хөгжилд нь нэлээд дахиж гарсан байна. Сямбагийн бичиг үсэг нь хүннүүгийн адил модон дээр сэл бичдэг. За модон баг гэж бид хүү ярьдаг тийм ээ. Эртний бичгийн нэг хэлбэр байжээ. Сямба нар хүннүүгийн адил амьтдын нэрт 12 жилийн ухаанлыг хэрэгжилж байгаа. Мөн тэд дуу өгжим шүлэгт ихэд дуртай байж. Эртний зарим Сямба дууны үг нь хятад орчуулгаар бидний үед уламжлагдсан ирсэн байдаг. Сямба нар нь шааны хувьд тэнгэр газар онгон савдаг, өвөг дээдсээ шүтэн бишрэх бөө мөрөлтэй байваа. За одоо үед бид бүхэнд уламжлал ирсэн тэнгэр үзэл тийм ээ. Тэдний дунд бөө удган мэрэгт төлөгч нар ихээхэн нэр хүндтэй бөгөөд нөлөөтэй байжээ. Сямба нар гэрлэгтээ хөргөн хадмын гэрт 2 жил суух ёстой байв. Сямба нарын оршуулгын ёслолын нэг онцлог бол нас орсон хүний сүнсийг хар сахиулахаар нохой дагуулж оршуулдаг байсан юм. Сямба нар нүүд хийх ба цэрэг мордох баяр ёслолын үеэр гурвалсан морин дэх хэрэгэлдэг байжээ. Сямба улсын хааныг өргөмжлөхдөө хар эсгийдээ хаан болох гэж буй хүнийг 7 төшмөл түшин ийхүү түшиг гэдэг үгнээс түшмэл гэсэн нэр гарсан гэсэн. За бас нэг юм гаргалгаа юмнууд яваад байдаг. За түшин суулгаж өргөд завдаг байсан хожимын монголчуудын хаан өргөмжлөх жаншилд уламжлагдан үлджээ. Эдийн засаг аж ахуйн хувьд бол Сүм аймагуудын хүн ам өснө нэмэгдэх болсноор дан ганц мал аж ахуй ан агнуураар өөрийнхөө хэрэгцээг хангаж чадахгүй төрөх болсон ба энэ Хэбэний 3000 худалдаач нар 7 түмгээр өхөө адуугаар хятад лууга худалдаа явуулж хийж байсан. Мөн багч болов газар тариалан эрхлүүлдэг болсон байдаг. За энэ нөгөө хятад олцлогчдоо хэлгээд байгаа шүү дээ тийм ээ. Мөн Таншанхуй хаан зүүн зүгт довтлон вооноор загас сайн байдаг суугаар тэднийг эрхэндээ оруулж 1000 гаруй өрхийг нутаг заан суулгаж загас байгуулж байсан мэдээ бас байдаг. Засаг захаага төрийн бүтцэн
Сямбай улсыг Таншуга хааны үеэс нутаг дэвсгэрийг нь баруун төв зүүн гарт хувааж тус бусд нь захираг тавьж хаан захиулж байлаа. Төв хэсэгт 10 аймаг, баруун хэсэгт 20 аймаг, зүүн хэсэгт 20 гаруй аймаг нутаглаж байсан талаар Хятадын сурвалж бичигт дурддагдсан байдаг. Төв хэсгийг эзэн хаан өөрөө захирч нөгөө хоёр жигүүрийн хүчний харьцааг тэнцвэржүүлэх үүрэгтэй байсан. Хан улс Цаовэ улсын түүхэнд Сямбайгийн Хамлаг улсаас 200 гаруй овогтой гэж судлаачлан үлдээсэн байдаг. Хэл соёлын үед Сямбайнаар нь Хятадыг эзлэн төрийн бичиг зохиож эхэлсэн байсан ба олон шашны түүхийг бичин үлдээсэн. Тобанаар нь Хятад газрыг удаан хугацаанд эзлэн байхад Күнзийн сурцын аюун ном буюу орчуулан бичсэн байдаг. Мөн Сямбай хэлээр бичсэн үгийг галиглан уншихад өнөөгийн монгол хэлээр тайлан уншиж болохуйц байдаг. Үүнд төвчүүл хүнийг чэжэжэн буюу цэцэн зэвсэг хоргомсог авч явах хүнийг хулаачэжэн буюу хорчин хоол их хүнийг пүүжэжэн буюу бууш зэрэг нэрлэдэг байсан. Мөн Сямбайгийн ахан дүү хэмээх дууны шүлэг нь Хятадын сурвалж бичигт бичсэнийг ахан жиго хэмээн Хятадаар галиглан бичигдсэн байна. Мөн Сямбайнаар оршуулгын зан үйлийг монголчуудын нэгэн адил нууцаар хөдөлгөөдөг байсан гэх мэдээ бий. Нярууны хаан Анугаан Тобо В улсын хаанд манай хоёр улсын өвөг дээдс нэгэн гаралтай тул хэмээн айлдсан байдаг нь Сямбай бол гарцаагүй өвөг монгол болох нь тодорхой байдаг. Сямбай болон индаанчуудад тоног авах ёс буюу дайсныгаа хуухыг авах жаншил байжээ. Монголчууд тонны толгойн зузаан баатар ухыг иддэггүй хүнд өстэй болно гэдэг. Мэн энэ үеэс гаралтай юм а гэж үзэж болно. За тэгээд ямар ч гэсэн энэ 3 дахь удаагийнхаа лайвыг бүх ардмны их хурлын тухай буюу уламжлалт их хурлын тухай лайвуудыг хийж байгаа 3 дахь удаагийнхаа лайвыг хийлээ. За мөн энэ лайвныхаа минутыг харна хэр хугацаанд болж яах гэдгийг. За нэг улсын тухай ярихад бол энэ юу яаж байгаа юм? Маш төвчлөөд та бүхэнд хураангуулж бичиж юу яасан юм а? Ерөнхий байдлаа уншиж өгч байгаа юм. За нэг улсын түүхийг ингээд хэрвээ ярих гэх юм бол хэдэн өдөр, хэдэн 10 өдөр, хэдэн сар яригдана. Ийм хэмжээний баялаг түүхтэй улс гүрний үр хоочно бид бүхэн. За миний та бүхэнд танилцуулаад байгаа юм нь аль болохоор товчлоод, аль болохоор ойлгомжтой хэмжээнд. За тэгээд бас түүхэн баримтнуудыг аль болохоор орхихгүй үе хэмжээнд ингэж чадан хөргөж байгаа шүү. За тэгээд энэ бүхэн маань бүх ардмны их хурлтай, заашгүй холбоотой, бүх ардмны түүхэн үндэстэй холбоотой учраас эдгээр зүйлүүдийг ийхүү та бүхэнд танилцуулж байгаамаа. За өнөөдрийн лайвын ийхүү өндөрлөлөө дараагийнхаа лайваар дараагийн төрт улсын тухай. За юу юм бэ? Дараагийнхаа лайваар бид бүгдийн явуулсан дотоод үйл ажиллагааны тоймыг өчтөр бол илчихсэн. Тэгэхээр дэлгэрүүлэх маягаар лайв хийх нь. За ингээд дараагийн тэрэнд үүний дараагийн лайв маань дараагийн төрт улсын тухай. За тухайн үеийн төрт улсын дотоод байдал, хаан сонгох төрийн ёс уламжлал нь их хурлаатай хэрхэн холбогдож байсан бэ гэдэг талаар лайвыг та бүхэндээ хүргэнэ. За тэгээд та бүхэн лайв сайхан шеэрлж өгөөд байгаарай. Лайвтай минь хамт байгаад байгаарай. Би аль болохоор лайвуудаа татаж авч YouTube дээр тавьж байгаа. Тэгэхээр YouTube-ийн үзэлт, за Facebook буюу сошиал орчныхаа үзэлт маань хэр байх нь гэдэг дээр бас судалгааны маягтай дүгнэлт юмнуудыг хийгээд явчин. Тэгээд аажимда 1-2 сарын хэмжээний лайв болох бах. Зарим нэг өдөр лайв хийхгүй өнжихэн тохиолдлууд гарах нь ойлгомжтой. Амжихгүй энэ тохиолдол гарна шүү дээ. Тийм ээ. 1-2 завшуулах тохиолдол гарах. Гэхдээ ямар ч байсан тасгалтгүй лайвуудыг хүргэнэ. За энэ лайвуудаасаа үзэлтийн цаг хэмжээг нь харж агаад
Ер нь хоош ойштойхоо үйл ажиллагааг YouTube дээр явуулах уу? Шоош орчин төв цахим хуудасаараа энэ бүх ард түмний хурал хуудасаа явуулах нь уу гэдгээ шийднэ гэсэн үг. 2-3 сарын дараа. За энэ утас хамт байсан та бүхэнд баярлалаа. Дайвын сайхан ширлээд өгөх хүсье. Түр баярлалаа.